Монгол улсад шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба байгуулагдсны 95 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхэн ойг тохиолдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа байгууллагуудын дунд олон арга хэмжээ зохион байгуулсны нэг нь өнөөдөр болсон байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар үүсэн байгуулагдсны 95 жилийн ойн онд тохиож байна. Энэ хувийн хүүхдийн нийт албаагчдын дунд урлаг спортын өдрөлөг арга хэмжээ зохион байгууллаа. Өнөөдөр тус байгууллагын албаагчдын урлаг соёлын арга хэмжээ болсон байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нийт анги нэтгэлүүдийг 5 бүс болон хугаан шалгаруулалт явуулжээ. Харин бүсээс шалгарсан уран бүтээлчид өнөөдөр финалийн шатанд өрсөлдөж байгаа байна. 25 шийдвэр гүйцэтгэх байгууллага за 200 гаруй бүтээлчдийн ийм том хэмжээний урлагийн наадам болж байна. Тэгээд ер нь 95 жилийн ойн тоглолт нийт шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албаагчид оролцохоор маш өргөн хэмжээний тоглолт болохоор Тус байгууллагын албаагчид өнгөрсөн өдрүүдэд спортоор өрсөлдөж өчигдөр мөнгө гаргажээ. Спортын төлөвлөлтөд нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хинтий Ховд аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон 2439 дугаар ангийн албаагчид тэргүүлжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл хөдлөл нь шүүхийн байгууллагын үйл хөдлөлтөөс салшгүй болоод байдаг. Шүүн таслах ажиллагааны шууд үргэлжлэл болох шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааг нэгэн үед түүний бүтэцэд хамаардаг тодорхой албанд шалтан хожим хуулийн хэллэгээр тогтоол гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэгч, эрхлэн гүйцэтгэгч болсон байна.